За манай энэ өглөөний зочноор голомт цөмийн аюулын эсрэг хөдөлгөөний гишүүн Ариун Бол Минжуур ах манаас оролцож байгаа юм. За мөн цагаанхаас эх орончид төрийн бус байгууллагын тэргүүн Эрдэнэзай ах маань оролцож байгаа маа. За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр энэ өглөөний зочид маань их чухал асуудлын таралтаараас үзэгчдтэйгээ ярилцах гэж байгаа маа. За энэ бол тун удахгүй болох гэж байгаа 3 сарын 9-нд болох гэж буй цөмийн циклийн эсэргүүцлийн одоо хөдөлгөөн бас дэлхийд даяар өрнөж байгаа. Энэ бол Японы атомын цахилгаан станц Фукушимагийн дэлбэрэлттэй холбогдуулсан тийм ээ тэр дундаас 2 жилийн бас ойг өгцөн дэлхийн нийтэд эрүүл хөдөлгөөнийг бий болгоё, эрүүл дэлхийн төлөө тэмцэе гэсэн уриандор энэ бүхэн маань болж байгаа учраас энэ талаарх мэдээллийг бас үзэгчдтэй бас хүргэн зүйтэй болоо гэсний үндсэн дээрээс энэ өглөөс очтой бид бүхэн урьсан байгаамаа. Тэгэхээр хөдөлгөөнийхөө талаараас танилцуулъя. За мөн 3 сарын 9-нд болох гэж байгаа энэ цөмийн аюулгүй зэвсгийн одоо ерөнхийн эрүүл дэлхийн төлөө гэсэн уриалтай энэ аяныхаа талаараас ярихгүй юу гэж хэлмээр байна. Тэгэхээр ер нь цөмийн эрчим хүч хэзээ гарч ирсэн бэ гэдгийг хэлэхэд энэ 1945 онд одоо дэлхийн 2 дугаар дайны дараа энэ дайнд оролцогч том гүрнүүд одоо дэлхийг дахин хуваа эзлэхийн тулд том зэвсэг хүчтэй зэвсэг хийх энэ төлөө одоо маш их зардал гаргаж тэгээд цөмийн бөмбөг хийх энэ үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Тэгээд энэ цөмийн бөмбөг хийх технологийн дунд нь энэ эрчим хүч маш их ялгардаг энэ хэсгийг цахилгаан гаргаж авахд ашиглаж атом цахилгаан станцыг үүсгэсэн түүхтэй байдаг. Тэгээд энэ атом цахилгаан станцын одоо үр дүнд гарч байгаа тэр цөмийн хаягдлын цөмийн бөмбөг хийх түүхийг болгож хэрэгэлдэг. Тэгээд 1986 онд Чернобыльд осол болсноос хойш энэ цөмийн зэвсгээ хязгаарлахгүй бол одоо энэ дэлхийн маань сөнөх хэмжээнд одоо зэвсэглэгдсэн байна. Цөмийн даа эхлэвэл дэлхийд сөнөхөс болсон байна гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Рейган, зөвлөлт бодлогын ерөнхийлөгч Горбачеваар одоо атомын том тусгалтай өсөн чадалтай энэ зэвсгүүдээ одоо хоргодуулж эхэлсэн байдаг. Тэгээд түүний дараа 2011 оны 3 сарын 11-нд Японы орчимтой газар хөдлөлтөөр Фукушима дэх атом цахилгаан станцад осол гарснаар одоо энд дэлхийн бүх хүмүүсүүд ер нь цөмийн эрчим хүчнээс татгалзах нь зөв тийм а гэдэг дүгнэлтэнд хүрээд энэ цөмийн эрчим хүч бол их одоо дэлхийн бүх асуудлыг шийдсэн найдвартай эрчим хүч, цэвэр эрчим хүч гэдэг үзэл баримтлалыг одоо ярьж мухаг нь даллаж ясан энэ мэдээллийг одоо ил гаргаж атомын цөмийн эрчим хүчийг дэлхийн нийтээр эсэргүүцэх энэ үйл ажиллагаа өрнөж эхэлсэн байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд мөн Монголын ард түмэн бас нэгдэж энэ үйл ажиллагаа явуулдаг. Одоо Монголд бол өнөөдрийн байдлаар одоо атомын цахилгаан станц барина, энэ уран олборлон, цөмийн түлш хийн гэсэн энэ хөтөлбөрүүд одоо батлагдаад тэгээд энэ засгийн газараас хэрэгжүүлэх юм ажиллагаанууд явагдаж байгаа л да. Тэр зэрэг дэлхийн нийтээр цөмийн эрчим хүчнээс татгалзъя гэдэг ингээд одоо энэ цөмийн эрчим хүч бол үндсэндээ технологи нь бүдүүлэг юм. Тэр хаягдл нь дэлхийг сөнөөхөж ийм их уршигтай муу үр дагавартай байгааг эсэргүүцээд энэс татгалзаж байхад Монгол энийг хөгжүүлнэ гэдэг байгаа нь очир дутагдaltaй юм а гэж энэ хүмүүсүүд Монголын ард иргэд үзээд хэсгээрээ эвлэлдэн нэгдээд энэ тэнд бүлгүүд хөтөлбөрүүд байгуулагдаад ингээд явж байгаа маа. Энэний нэг хэсэг нь одоо бид хэд байгаа. Энд манай бүлгийг бол одоо голомт цөмийн аюулыг эсэргүүцэх хөдөлгөөн гэж нэрлэдэг. Тэгээд энэ хөдөлгөөнийхөө тухай манай ярина. Манай хөдөлгөөн 2011 онд ер нь бол эсэг бүлэг одоо хүмүүсийн санаачлагаар байгуулагдсан. Тэгээд тэрнээс хойш бол бид нар маш олон арга хэмжээнүүдийг авч явуулсан байна. Тухайлбал 2011 онд Хирошима, Нагасаки дээр хаягдсан бөмбөг хайсан шүү дээ. Атомын бөмбөг хайсны ой зориул бид нар мянган цаасан шугам тийм үзэсгэлэн гаргаж олон нийтэд таниулж ирсэн. За тэрний хойно бас 2011 онд энэ Чернобылийн Фукушимагийн ослын 1 жилийн
2012 онд тийм Фукушимагийн ослын 1 жилийн хойд зориулсан тийм багт жагсаалыг зохион байгуулж байсан. Бас Чернобылийн ослын өдөрт 4 сарын 26-нд зориулсан Бүү март Бүү давт гэсэн тийм жагсаал цуглааныг зохион байгуулж байсан. Тэгээд одоо энэ уламжлалаараа бидэд дараагийн Фукушимагийн ослын 2 жилийн ойд зориулсан энэ 3 сарын 9-өөс 11-ний хооронд болох энэ дэлхийн нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаамаа. Түүнээс гадна бидэд манайхан бас өөрсдийн вебсайт, блог ажиллаулдаг. Тэрүүгээрээ бид нэр одоо маш их олон хүнд мэдээлэл өгч одоо олон талын сурталчилгааны үйл ажиллагаа явуулдаг. Тэрний нэг жишээ нь бол бас бид одоо сая голомт гэдэг сониныхоо анхны дугаарыг гаргасан байгаа. За энэ бол одоо үнэгүй сонин бидний одоо ард түмэндээ одоо мэдлэг энэ цөмийн аюулын одоо талаар тодорхой мэдлэг олгохын тулд бид нар одоо энэ сониныг эрхлэн гаргаж байгаа. Цааш ч бас гарах баг. Тэгээд энэ жагсаалын үеэр бид нар энэ сонингоос бас дараа нь өөрсдийнхөө байгууллагын одоо танилцуулгыг бас дараа нь мөн энэ цөмийн аюулын талаар, уран олборлох, хор хөнөөлийн талаар энэ талаар бид нар бас хүмүүстэй санал солилцож мэдлэг түгээх ийм үйл ажиллагаа явуулах юм байна. Эрдэнэсийн хамаанаас цаагаас эх орончид хөдөлгөөний хатлаараас үзэгчдэд танилцуулах ямар бас үйл ажиллагаануудыг энэ жилүүдэд хийж явуул тийм ээ. Тэгээ манай бол одоо хошмол цагаас бүлгэмд гэдэг байсан. Манай бол хөхөн бүлгэмтэй салшгүй хамтарч ажилладаг. Тэгээ хөхөн бүлгэмдэр багаас комьюнитийн найз. Бид нар бол одоо үндэсний хөдөлгөөнүүд гэж явдаг. Тэр тематай хүмүүс. Тэгээд бид нар бол одоо олон жил одоо үндэсний хэрэгшин төлөө бас ард иргэдэд хэлмэгдэж байгаа. Абон авсадар самуунтай энэ эрхүү эсрэг сурчлагын олон зүйлтэй бид хамтарч ажиллаж байсан. За мөн гадаад иргэд болон одоо Монгол ажил дээр ашиг зөрчих асуудалтай хүртэл ордог бол. За гэхдээ өнөөдөр бол бид нар энэ сайхан одоо бусад төрөмс байгууллагатай хамтарч бас одоо Монголд одоо энэ цөмийн аюул гэж юу юм бэ? Бид өнөөдөр хамгийн наацхан шигчл дэлхийн 2 дугаар дайны тэр атомын цөмийн хаягдлын цөмийн бомб хайсан үндэстэй тэрний хор цэцэг иргэд яаж хохирдیں۔ Энэ дээр за мөн хамгийн наацхан шинэ Фукушимагийн атомын цэглэл станцын хордол Чернобыль байна. За мөн Америк тус асуудал Казахстаны тооцоолсон асуудал байгаа. Түмэн тэнд чинь цөмийн бомбын туршилтууд явагддаг. За мөн ийм бүхний тэнд бол ард иргэдээ яаж одоо удамд гаж нөлөө үзүүлдэг. Хүний амьдрал ах яаж сүрдэг. Байгаль экологи яаж өөрс амьд бүтэл яаж мутацд ордгийг бид нар түүхээр мэдсэн. Тэгээд энийг өнөөдөр бид экотлизер гэж бодох баяртай. Яагаад гэвэл бид нар бас үндэсний үзэлтнүүд чилээхэд ганц өнөөдөр бас энэ экосистемийн төлөө хорныход ийм агуу юм хийж залуучуудтай хамтарч байгаа баяртай байна. Тэгээд хоёрдугаарт нь бол мөн энд орж байгаа юм шиг эсрэг үндэсний төв байна. Тэгээд энэ олон энэ экосистемээр тэ ногоос байгаль хүмүүс нийгэмлээд тэгээд энэ олон сайхан залуучуудтай хамтарч байгаа их баяртай байна. За тэгээд энэ дээрс миний ганц хэлэх гээд байгаа зүйл нь юу гэхээр атомын цэглэл станц барина гэдэг бол өөрөө дэлхийн дулаалын гол үндэс байдаг. Атомын цэглэл станц хэдий ч ноолшин цөмөр бөмбөгийг хэдий ч нэ туршина энэ өөрөө дэлхийн дулаал болдог. Энэ бол маш хүчтэй. Хоёрдугаар нь байгалыг бол өөрөөсөө ерөнхийдөө дэлхийд их том гүрнүүд шүү дээ. Жижиг гүрнээл гүрнэдгүүд юм чихчээд шүү дээ юм аа. Жишээ нь бидэрт ингээд хаахад аюул сайхан юм яриад байгаа. Гэтэл атомын цэглэлээс манад барьчих юм бол их хор дагавартай. Дээрээс нь манай Монголд одоо би бол өөрийнхөө сонирхол судалж янз бүр хүнд хайц ярьжсэн юмсан дээр хэрвээ бид нар өнөөдөр энэ цөмийн хаягдыг Монголд оруулаад болчих юм бол хизээ нэгэн цагт бидний үр удамд тэр ямарваа нэг материал гэдэг бол тийм илэгдэх хорогддог хэдэн зуун хэдэн мянган жил болж байна. Хэдэн зуун. Тэгэхээр тэр бол задрал бидний үр хойчлол хоруулна. Манай байгалыг сүйтгэн. Эний эсрэг л бид явж байгаа байхгүй. Хоёрдугаарт нь маш их урааныг олборлох тухай өнөөдөр Монгол төрөлс маань ярьж байна. Энэ буруу. Өнөөдөр баг 150 хэдэн билүү лиценз байж байгаа тэр баг одоо өшөө цөөрсөн сураг сонсож байгаа. Гэхдээ л Монгол одоо урааныг олборлож болохгүй. Яагаад гэвэл бид нар өнөөдөр уул ухаа өчнөө юм ухсан байгаа шүү дээ. Тэгэхээр би бол энэ урааныг бити олборлоосаа бид нар бас нэг энэ одоо атомын станцаас өөр зэрч хүчийг хэрэглэж болох боломжтой болсон.
Тэгээд энэ экосистем тал руугаа бас төрсөн маань хандаасаа. Тэгээд дэлхийн нийтээр болж байгаа энэ чагсаал бүгдээрээ хөл нийлүүлэн оролцож байгаа Монголын ард түмэнд бас энэ идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Ер нь мэрэгжлийн хүмүүсээс ер нь энэ тал дээр эсэргүүцэж байгаа хүмүүсийн хувьд бас асуухад уран олборлолт гэдэг маань эргээд ямар хор уршигтай гэдэг юм болоо. Хүмүүс бол энийг зөвхөн уран гэдэг нэр томьёогоор л мэдхээс биш яг тодорхой хэмжээний ямар уршигтай байдгийг за цаад үр дагавар нь юу байдгийг гэдэг бол төдийлэн арт дэргэд бол сайн мэдэхгүй шүү дээ тийм ээ. За нэг уран гэдэг л олборлох гол байгаа юм байна. За тэр нь бол манад ашигтай юм шиг байна гэдэг үүднээс харж байгаа болохоос эргээд нөгөө үр дагавар дараачийн ирээдүйн хойч үед ямар үр хортой вэ гэдгийг бас тэгэл эренгүүч гэдэг нь товчхондоо бас яг гоо бид хэд бас ярилцах цаг бас хомсгон байж байна. Энэ яг ингээд манай төр зэхээс юм болдог байхгүй. Ард иргэд маанууд үнэхээр бас нэг гадаад хэллэг ч юм янз бүрийн хэллэгтэй хэлэхээр бас ойлгох болно. Яг боловсралтай хэсэг байна. Үнэхээр манай ард түмч бас өөрсдөө бас. Тэгээ энийг бол янз бүрийн нэр томьёогоор хэлчихдэг. Ард түм энэ тийм үү гэсэн анзаарахад өнгөрдөг учраас энэ олон жилүүдэд. Тэгээ тийм бити байгаасаа гэж бодож байгаа юм. Тэгээд энэ уран болвол өөрөө цацраг гаруулдаг юм. Тэгээд тэр цацраг гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг хүний биеинд одоо хүний биеэр ингээд нэвчээ гардаг цацрагч байна. Хүний биеинд шингэдэг цацрагч байна. Хүний биеинд шингээд энэ үлдсэн хэсэг нь тавтар үсгэж юм. Хүний биеэр нэвчээд гарч байгаа цацрагууд нь бол бас эдээсэд тэр генд нь одоо гэмтэл очруулснаар тэрвэрээ янз бүрийн өвчин үүсгэх ийм их усүр нь болдог. Хор тавтар болцоо үүсгэх ийм үр дагавартай. Тэгээд түүнээс гадна энэ нэвчиж гардаг тэр гамма тавья гэдэг юм маань одоо бусад биетүүдийг байгалыг тэр зэгээр нь ионж явуулдаг. Тэр ионжилт нь ердийн ионжилтаас ондоо арилдаггүй. Ердийн бид нэр хэвсэн дэвэр гүйж ягаад цахилгаанччихад тэгээд биентэй өрхөө зэрэг чаддаг тэнийг нь арилддаг шүү дээ тийм. Өөр ионжилт нь сармагчдаг. Тэгвэл энэ цацрагаар энэ ураны сахарч байгаа цацрагаар ионцсон тэр ионжилт бол байж л байдаг. Тэгээд тэр нь одоо дараачийн ионжилтын их усэр болоод ингээд хийм бусад одоо бодисуудтай ойртохоор зэрэг тэр ионцсон химийн идэвхцсэн байдаг учраас тэр бодисын өөр бодис болгож химийн урвалд оруулдаг. Химитэр ингээд үр дагавар нь маш их байдаг юм байна л да. Одоо энд манайд урд өмнө нь одоо энэ Дорнот аймагт Оросын цэргийн ангийнхан ил аргаар ураныг олборлож байсан байна. Тэгтэл энэ олборлож байгаа орон нутагт энэ цөмийн энергийн газрынхан маань хяналтын хэмжилтээ хийдэг. Тэгээд хэвийн байна гэж ярьдаг. Бид өөрсдөө хүчээр гадаадаас багад захиалж авчираад хэмжээд үзтэл тэнд хэвийн биш байлаа. Энэ хэвийн байна гэдэг бол үндсэндээ одоо тоогоор хэлэх юм бол 0.2 102 микро зэвэрт нэг цагт гээд ийм хэмжигдэх байдаг юм. Тэгтэл тэр маань 102 биш 25 бүхэл тийм хэмжээний бохирдол тэнд байна гэдгийг илэрхийлээд ийм байна гэж хэлэхэд энэ бохирдлыг одоо яаж үгүй хийх вэ? Би болцсон бохирдол яаж үгүй хийх вэ гэдэг талаар төр засаг энийг хариуцж байгаа цөмийн энергийн газрынхан огт юу ч хэлэхгүй энэ бохирдлыг цааш нь нэмэгдүүлэх өөрөөр хэлбэл ураныг олборлох энэ үйл ажиллагаагаар явуулна хоргүй гэж яриад байгаа. Гэтэл хоргүй биш байна. Яагаад гэвэл Дорнот аймгийн иргэдийн дотор хортой хавдраар өвслөхсдийн тоо улсын тундчаас хэдхэн их болсон байна гэд тэнд байгаа эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээлэл гаргацсан байдаг юм байна. Ингээ судалгаа хийсэн. Тэгтэл тэр одоо Дорно Говь аймгийн Улаанбаатар сумын Дархан уулын орчимд энэ Францын тэр Арева гэдэг компани харьяа Кожог гэдэг компани ураны туршилтын олборлолт хийгээд тэнд ураны хайгуул хийж байгаа юм байна. Тэгээд манайхны цөмийн энергийн газрынхны хэлж байгаагаар бол тэнд ураны олборлолтыг одоо хийхгүй байгаа гэж байгаа боловч тэнд байгальд нөлөөлж байгаа нөлөө нь маш хүнд туссан байна. Ягаад гэвэл тэнд зөвхөн энэ үйлийг хэдэл 10 гаруй хүр өгсөн. Тэгээд энийг юунаас болов гэдэг он шиг хинж тавьж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл хинж онож тавихгүй хэлэхгүй байгаа нь юу хэлж байгааг бол энэ өхрүүд өөрөөсөө амиа харалцсан биш үү гэсэн ийм онш тавихад хүргэж байгаа ийм хүнд байдал үүсэж байна. Тэгээд түүнээс гадна тэнд одоо хойшд оршин суух
хойч үе маань ийм нөхцөлд яаж амьдрах вэ гэдэг хүнд болж байна. Өөрөөр хэлбэл тэр бус нутаг тэр чигээрээ хүн амьдрах аргагүй. Тэнд хүн оруулах, мал оруулах ийм боломжгүй болж штэ. Тэгэхээр Монгол бол нутаг дэвсгэргүй болж өөрөх гэдэг байна. Тэгэхээр Монголын мал аж ахуй байгаль маань үндсэндээ энэ бэлчээрийн хэлбэртэй зохицсон байдаг. Нэг харахад тэнд хүн мал байхгүй юм шиг боловч нөгөө удиралд нь очиод байж байдаг. Тэгэхээр Монголын нутаг нэг харахад эзгүй юм шиг боловч нөгөө харахад бүгдийн бүх нутгаа жигд ашиглаж байдаг. Энэ нөхцөлд энэ ураны олборлт гэдэг юм бол Монголд тохирохгүй байна. Энэ гадаадд суурин иргэн шилтэй газруудад хэрэгжсэн технологи нүүдлийн соёлтой Монголд тохирохгүй байна. Хор уршигтай байна. Одоо гадаадынхан тэр даалд газрын гүнд олборлж байгаа ч одоо хор уршиггүй шүү гэж байгаа нь Монгол тохирохгүй. Ягаад гэвэл тэнд гадаадын суурин хот сууринаас хол газар очиод малтачдаг тэр нь хот сууриндээ нөлөөлөхгүй байгаа л үндсэндээ хэлж штэ. Тэгэхээр Монголд бол тэр мал нь хүн нүүж бэлчж байдаг учраас тэр олборлт явуулсан тухайн хэсэгтээ бохирдсон тэр нутагт чинь өртөд биш штэ. Ийм нөхцөл байдалд байгаа учраас ураны одоогийн суурин иргэн шил зогтсон энэ олборлтын аргууд бол зогсохгүй юм аа гэж бид бодож байгаа. Тийм учраас уран Монголд олборлох хэрэггүй юм аа гэж үзэж байгаа. Яг энэ төр нэмээд хэлэхэд бол одоо энэ бас хэллээ. Гэтэ сүүлд манайх одоо янз бүрийн одоо олборлолтоос болоод тийм Монголын маш ховор ийм ургамал антид цөөрч мөхж байгаа. Хоёрдугаар бол энэ дээр хэрвээ уран маань одоо доронтод олборлж ирсэн хэмжээс бусад газрууд олборлоод эхлэв. Бид нар бас нэг булаг шанд асар их олон юм тагж холж эхэлнэ. Бид нар одоогийн байдлаар хамгийн сүдэн толгой 200 гаруй холбоор булаг шанд устсан байна. Тэгвэл бид нэр дахиад одоо өмнө том зинг усыг алдаж байгаа бол дахиад дээрээс нь бид нар шөө юу алдахаа мэдэхгүй болчиход. Минжиргойтэй эцэст бид нар бол нүүдэлчин ажгуутай ард түмэн тийм үү? Бид нар суурьшил бий. Гэхдээ орон нутгийн бид нөгөө мал аж ахуй маань байна. Гэтэл энэ маань мөхөлд ирж байгаа цаана байж бас нөгөө байгалийн маань амтд тэр чигээр мөхөлд ирчлээ. Дээрээс нь тэр ураныг олборлоход бол асар хэмжээнд бас голцоо химийн хор ашигладаг. Тэгэхээр тэр нь одоо уранаас өгөхгүй байна гэж хэлэхэд ураныг олборлохын тулд тэрийг одоо мотлож авч гаргахын тулд асар хэмжээний хими хор ашигладаг байхгүй. Тийм юм одоо өмнөөс үүсэж өгдөг. Альва нэг юм бол нэг юм агаарт гарлаа нэг хими үзэхэд заавал өсөлтөд нэг юмтай уруулд ордог. Байгаль гэдэг нь маш олон одоо юмнаас үүсдэг тийм үү. Тэгэхэд тэнтэйгэл ховсч чадах юм бол үүснэ. Тэр л хор болдог байхгүй. Тэрний дараа нөгөө хүний ургийн гажиг одоо антны мутац үүсгэх юм уу энэ явдлууд одоо цаг хугацаагаар явж эхэлдэг. Энэ бол хамгийн том чанартай Чернобыль болж. Яг зэн нэг амт бол асар их өөр болсон. Одоо Фукушима дээр одоо том бол яаж өөрчлөлт эднэрүүд яг цөмийн аюулыг үдцсэн ардсан шүү дээ. Монгол бол ингээмээр байна. Нутаг дэвсгэрийг хамгаалах хэрэгтэй. Тэр дундаас Монгол төрөлд дэлхийд товархан байдаг цасны ирвэс хүртэл байж байдаг. Ингээ бодоод үзэхээр ер нь төрөл зүйл ангиллалыг бид зөвхөн бас хараад үзсэн л да. Ургамлын амтын 50% ч гэдэг юм 90% ч гэдэг юм ерөнхийдөө устдад үгүй очлоо гэдэг ийм тэр эднээс үр дагавартай байхгүй. Бид нар ч юм болохоор нөө сүлжилт гэдэг юм уу ямар нэгэн буруу зүйлээ хүний бас буруутай зүйл дээрээс нь зүгээр амт руу чихээд үлийн цагаан сүлжилчлээ гэдэг ийм асуудлууд гараад ирсэн энэ бол үгүй байх нь тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас нэг юм байна. 2011 оноос хойш ерөнхийдөө энэ нөгөө цөмийн одоо хог хаяглуудыг Монголд буршилнаа. Одоо ингээл хийхээр энэ бол ямар ч үр дагавар багтай ч гэдэг юм. Өөрөөсөө нөгөө суртлах хуулга маань бас буруу явагдаад ард иргэдэд хүргэж байгаа мэдээлэл маань их хомс байна тийм ээ. Тэгэхээр ер нь гадаадын орнуудын одоо Фукушимаас хойш ил болж байгаа мэдээллийг харахад бол энэ атом цахилгаан станцаас гарч байгаа цөмийн хаягдлууд бол одоо хаанч хийж чадаагүй байгаа, болж чадаагүй байгаа тийм хамгийн аюултай хог хаягдл байсаар байгаа юм байна. Энийг хойшд энийг яаж аюулгүй болгох вэ гэдгийг шийдэж чадаагүйгээр энэ үйлдвэрлэлээ эхлүүлсэн байдаг. Одоо тэгээд тэр их аюултай хог хаягдл нь одоо дэлхийг хэд дахин сөнөөх хэмжээнд хүрч чад ил байж байдаг. Одоо тэнд байгалийн ямар нэгэн гамшиг болоход тэр хог хаягдлынхаа залиос болж хүн төрлөختөн хэд дахин сөнөхөд ч хүрэлцгүйс ийм хаягдл байж байдаг. Ийм учраас л гадаадынхан одоо энэ цөмийн эрдэм хүч гэдэг нэг багийн тэр хог үйлдвэрлэлээ зогсоё. Өөр эрдэм хүчний их өсөөр хай ингэж одоо яриад тэмцээд байгаа нь бол үнэхээр
тулгамдсан шийдэх ёстой асуудал юм байна. Тэгээд гадаадын хамлын асуудлаа шийдэж чадаж л байна л да. Сэргээг эрчим хүчийг хэрэгжилж байна. Өөр эрчим хүчний их усыг судалгаа хийж байна. Амжилттай юмнууд энд байгаа. Гэхдээ тэр атомын захиргааны станц бол энэ цөмийн эрчим хүч бол энэ хүн төрөлхтнийг аврах царын ганц эрчим хүч биш юм аа гэдэг л одоо ойлголтыг төрөлхтөө одоо бий болгоцсон тэрний хадгалан ажиллаж байна. Жишээлбэл одоо 1 мегаваттын хүчин чадалтай атомын цахилгаан станц гэхэд тэр бол одоо өчнөө маш олон тонн цөмийн хаягдал гаргадаг байхгүй. Тэгээд тэр цөмийн хаягдал нь өөрөө дахиж тэрүүгээр одоо цөмийн зэвсэг хийх боломжтой гэдэг юм уу. Тийм плутон ялгаруулдаг, плутон агуулдаг. Тэгээд тэр их олон зуун тонн нэг жилд ч тэгээд тэнд чинь одоо шилээд Японд бол 50 цахилгаан станц, атомын цахилгаан станц байж байгаа гэдээ бодоход хэд байх вэ бодоод үзтээ. Тэр их одоо цөмийн хаягдлаа хааш нөх одоо хинж шийдэггүй байхгүй. Тэгээд яг энийг дахин боловсруулна гэж ярьж байгаа. Тэгтэл тэр бол үнэндээ бол одоо яг хэрэгжчихсэн гэж хэлгээд бол хэцүү. Зөвхөн Францад бол нэгэн тийм үйлдвэр байдаг гэдэг. Тэгтээ яг үнэндээ ямар хүчин чадлаар ажилладаг гэдэг бол бид нар бол сайн мэддэггүй. Тэгээд тэнд янз бүрийн дам яриа сонсогддог юм байна. Жишээлбэл одоо Японд одоо сая тийм дахин боловсруулах үйлдвэр гэж хэлээд барьсан. Тэр нь одоо хүртэл ашиглалтанд ороогүй. Өөрийнхөө анхны өртөөс 3 дахин хүртэхдээ тэгээд маш хэцүү. Хичнээн тийм дахин боловсруулаад гэсэн дахиад нөгөө шат болгондоо цөмийн хаягдлууд гарч явах хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл уран олборлохоос эхлээл боловсруулах, тэгээд тэрийг цөмийн түлш болгох, дараа нь цөмийн түвшинд ашиглаад гаргах, тэгээд тэрийг дахиад ашиглаж гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол энэ асуудлыг дэлхийд даяараа шийдэж чадахгүй байгаа. Одоо хаана яг тэгэхээр энэ жишээлбэл тэр одоо плутон ч гэдэг юм уу тэр цацрагдахтай бодис ч өөр 24 мянган жилийн настай. Тэр 24 мянган жил аюулаа биднэрт одоо түгээсээр байх тийм зүйл байхгүй. Тэгэхээр хэрвээ тэрийг одоо бид нар өмнөдөө тэрийг одоо яг технологийн сайн өндөр технологиор хадгаллаа гэхэд биднэрт үнэндээ 100 жилээр л одоо хадгалах боломж ഉണ്ട്. Тэрнээс цаашаа яах юм бүүм мэд. Тэгэхээр энэ асуудал бол одоо маш их ноцтой асуудал болж байгаа. Тэгээд харамсалтай нь одоо энийг манай Монголын ард түмэн маань одоо үнэхээр сайн мэдэхгүй байгаа. Тэгээд бидний одоо ажлын гол зорилго бол одоо энэ үйл ажиллагааны гол зорилго бол энэ талын сурталчилгааг өгч одоо ард түмнэр одоо энэ янз бүрийн ураны бодлого те энэ цөмийн атомын цахилгаан станц энэ том асуудлууд ард түмнийхээ санал асуулга дээр шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа бид нар. Бусад улс орн тэр дундаас Японочдыг харахад юу энэ талаарх мэдээллүүдийг ер нь ард иргэдэд төлөхөө өгдөг юм шиг. Энэ талаарх ийм одоо хор уршигтай та нар энэ талаас ингэ сэрэмжлэх ёстой, анхааруулга юм сэрэмжлүүлгийг өгнө, их л түгээж явах ёстой юм гэсэн тийм ээ. Гэтэл манайхан эсрэгээр улс орн гүрэн болгон хөгжлийнхаа 90 үед дэрчлээ манайхан ч гэсэн хөгжиж яах хичээд яга хөгжлөөс тасрагдаа тэр бүгдийг өөрийнхөө нуруунд дээр тээх ёстой гэж. Тэгээ сайн хамгийн яг хэлсэн асуулт зөв. Нэгдүгээр Монгол улсын одоо 23 жил гаруй хугацаанд одоо газар нутгийн 50% бол одоо баллаас үүдгэж байгаа. Тэгээд дээрэс нь ямар нэгэн үйл ажиллагаа хийж байхад тодорхой ард түмэн дээр тэр сурчлагаар асар муучдаг. Яг л өнөөдөр Монголын ард түмнийхээ ер нь оюунлаг байдлаар бол манай төрцгөл өдөртөл ажиллаж ирээгүй. Мөн яг л энэ сургалт бол асар муу. Үндэсний аюулгүй байдал гэж юу юм бэ? Хүүхд өсгөөсөө байгаль экологи яаж хайрлцдаг. Энэ чадвар муу байхгүй. Тэгээ энийг л бид нар хөгжүүлж чадахгүй өнөөдөр Монголын үндэсний уламжлалт байна уу, экосистемд энийг ярьж чадахгүй төр байхад үнэхээр байхгүй шүү дээ. 23 жил бид нар газар баялгаас шүтгэсэн. Дээрээс нь одоо юу тэр цөмийн уран тэр плутоны нэмэгдүүд ямар аюултай одоо эдгээр бол зүгээр нэг гоё үгээр яриад байгаа. Ард түмэнд бол бид нар чадхаараа сурчлагыг хүргэдэг юм ер нь. Тэгэд одоо энэ үр ашигыг хортоо нөхцөлийг бол цаашдаа бид нар асар олон хэмжээгээр залуучууд хүүхдүүдэд хүргэнэ. Эко байгаль экосистем гэж юу юм бэ? Энэ бол ерөөсө хүнд хэрэгтэй юм аа. Бид нар энэ цэвэр орчинд амьдрах ёстой, эрүүл агарт байх ёстой. Тэгээ ямарсан бид нар бол чадлаар одоо ногоон орчин үүсгэх тэр талаараа сүнстэй дэлхийд нь бас энэ явдлаар цаашдаа. Тэр өнөөдөр Улаанбаатар хот маань ч гэсэн ер нь энэ ураны асуудлыг ярьж байгаа нард түм бол дэмжих гэж бодож байгаа. Тэгээд хамгийн аимшигтай зүйлүүд бид нар Казахстан дээр юмыг давтмааргүй байна. Тийм ээ. Одоо Орос байна, энэ орнуудын тэр ганцтай
том хотууд нь одоо бүр хаалттай болсон. Юу ч байхгүй юм байна. Тэрнчил Монгол дахиад нэг тийм гарчихгүй айц төрөд байгаа байхгүй. Газар нутгийн хэмжээнд бол манайх бол Оросын албаны улстай харьцуулшгүй шүү дээ. Тэр бол агуу том их бүрэн байж байдаг. Манайхан бол газар нутгийн хэмжээ үйлэг хүн амын тоо хэдүүлээ. Бас энэ ард иргэдийнхээ тоог бас бодоод үзэх нь бас зүйтэй юм болов. Тэр дундаас яг түрүүний хэлдэг шиг боловсролыг илүү их түлхүү хэрэгжүүлэх нь зүйтэй юм болов. Заавал гадаад улс орн гэж явж дамнахтай гол нүш ард иргэдэд тухайн яг тогоон дотор л бүгдийг өгөн зохицуулаад өөр өөрсдийнхөө байр суурин дээр илэрхийлчих юм бол энэ явах хаа. Та бүхний явуулж байгаа үйл бол үнэхээр сайхан байна. Яг тэгэхээр бид бүхэн ч гэсэн эрүүлтийнхээ төлөө экологи хайрлыг гэсэн үндсэн дээр л ард иргэдэд илүү түлхүү төр мэдээллийг хүргэж идэг. Ногоон байгууламжийг бид бүхэн мянга бүтээгээ дээрээс нь энэ аимшигтай цөмийн хаягдл зэвсгүүдийг оруулаад ирэх юм бол бидний бүтээж байгаа зүйл хажууд нь юу ч болж хувирах гад иш үү тийм. Одоо жишээлбэл нэг юм жишээ хэлгээл да. Тэр Чернобылийн орчимд байгаль яаж сүдэж ийн вэ гэдэг интернет дээр мэдээлэл өгдөг. Тэнд юу болж байгаа нөхөр зэрэг одоо ердийн сайхан гацуур ингээд өндрийн гол модныхоо ингээд салаалаад ингээд сайхан жиг дургадаг шүү дээ мөчрүүдэндээ. Тэгтэл одоо халуун орны навчнууд нь зөвхөн дээрээ ургадаг одоо тийм пайлма шиг нөгөө жиг дарж ургаж байгаа хэвээр мөчрүүдэн дээрээ ингээд сагсаадсан. Одоо мод хүртэл одоо тийм болж гажиж штэ. Тэгээд тэрнээс гадна бусад ургамал одоо ямар байгаа бөөмөд тэр амтд ямар байна бөөмөд одоо энэ манай урд хөрш хятадд цөмийн бөмбөгөө бас нэлээд хэдэн удаа туршсан. Тэгээд тэнд одоо цөмийн эрдэм хүчийг ашиглаж гин гэтэл хятадд байгаль бүх хүн амт нь мал нь ямар болж ийн гэдэг маш их мэдээлэл өгдөг. Тэнд жишээлбэл одоо хүүхэд хоёр нүртэй төрж гин. Одоо хүүхэд хоёр нүртэй төрнө гэдэг чинь одоо маш том амшиг шүү дээ. Одоо тэр мал тугал гахаа хоёр хоншоортой хоёр толгойтой төрж гин. Тэгээд галуу ногоос дөрвөн хөлтэй төрж гин гэл байгаль маань биш болж штэ. Үнэхээр зэрэг бидний хоёр талд байгаа цөмийн хоёр том хөрш бол үндсэндээ одоо тийм гайхамшигтай цөмийн эрдэм хүчийг хөгжүүлнэ гэдэг энэ их бодлоготой бодлогодоо өөрсдөө залгааслагдсан. Үндсэндээ одоо жишж хэлэх юм бол одоо тэр цөмийн эрдэм хүчнээс гарч байгаа цахилгаан гэдэг жижигхэн өнгө махны төлөө хавханд орцсон хулгайн шиг болцсон байна. Тэгэхээр одоо тэр гүрнүүд чинь өөрсдөө тэр хавханд орсон байдлаа бусд руу яаж төлөх вэ? Өөрсдөө яаж цэвэр гарч ирэх вэ гэдэг бодлого энэ дэлхийд даяар явагдаад байна. Монгол бол одоо хондоо энэ хавханд орсон хулгайн шиг биш байна. Бид бусдын төлөө хавханд ормооргүй байна. Энэ л үйл ажиллагааг бид ард түмэндээ ойлгуулах юмсан гэж ингэж явж байгаа. Тэгтэл одоо энэ үйл ажиллагааг ард түмэндээ энэ цөмийн эрдэм хүчний энэ цөмийн технологийн талаар зөв ойлголт өгөх ёстой цөмийн энергийн газар гэж байдаг. Энэ маань одоо цөмийн энергийн энэ хор холбогдлоо огт ярихгүйгээр нөгөө сайхан өнгө махныхын тухай яриад ахмад ордог тухай ярихгүй байгаа байхгүй юу? Ийм л мэдээлэл өгч байгаа нь одоо энэ төр засгийн байгууллагуудын маш буруу үйл ажиллагаа юм аа гэж энд зөвхөн хэлмээр байна. Тэгээд хортой үйл ажиллагаа тэр ахмад ордог тухай бас мэдээлэл тараах хэрэгтэй юм аа. Энэ тухай тэд огт хэлэхгүй байгаа учраас энэ байгууллага ер нь тараачих нь зүйтэй юм. Тэгтээ дэргүү цөмийн эрдэм хүчийг бид ашиглахгүй юм аа гэж үздэг тийм. Энэ дэвс одоо манай ерөнхийлөгч өөрийн бүрэн хэмжээний хугацаанд бол цөмийг бол өөр хэмжээнд харгалцсан байна. Гэхдээ би өнөөдөр Монгол үндэсний үзлүүдүүд энийг бас сонирхож хардаг. Юу ерөнхийлөгч өөрийн бүрэн хэмжээнд тогтоод харгалцсан боловч хуулийн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ хатуу байр суурь. Яагаад энийг би хэлж ирэхээр тэр хуулийг өөрчлөхгүйгээр өнөөдөр бид ерөнхийлөгч харагдав. 5 жилийн дараа 6 жилийн дараа эдгээр мөн л тэр цөмийн асуудыг оролдож эхэлнэ. За хоёрдугаарт нь үндэсний өмсөлтүүдийн зүгээс харахад бас энэ гамшигын үндэсний судалгааны төвөнд гэж байдаг бас эдгээр юм би сонирхож үзтээ. За мөн өөр бусад байгууллагын улс орнуудын судалгааг сонирхож үзлээ. Цөмөө хийгдээд хагаад гадаадын одоо олон улсын зэрэг хүртлээ тухайн оронд орж ирдэг асуудал байдаг. Мөн цөмийн цикл гэж яриад байгаа юм дээр цөмийн урааныг одоо гаргалаа тийм үү? Буцаад орж ихдээ гаднууд улсуудын хаягдлыг давхар аваад орж ирэх мөнгөөр авч явчих магадлал энэ 100% байд. Одоо сүүлд Германд одоо 2 жил гарсан
хаяж чадаагүй одоо хаягдлаа шүү дээ. Тэр одоо хаан боловсруулалттай бодлоо гэж ярьж байлаа. Красноярск гэж байгаа шүү. Красноярск гэж хэлсэн. Үнэллээр тэгж ярьж байна. Тэгж ийм хөвлөөр гарч байна. 2 жил тэр галт хэргийг хаюулахгүй бол тэр Европын иргэд эсвүүцэж шүү дээ. Тэгэхэд өнөөдөр Монгол улс өөрсдөө тойруулаад нөгөө цөмийн урааныг олборлох юм бол хаягдан буцаж иргэд нөгөө орондоо ирэхээр нөгөө их гүрнэж яриад байгаа байхгүй. Биднийг хогинсо болох гэдэг. Энэ бол бити өстой мөрөөдөө. Бид бод энийг өстой үхэн амин сар энийг хамгаалах хэрэгтэй газар нутгаа. Экосистемийг бид амин сар хамгаалах. Өөр асуудал байхгүй. Тэгээ яхаа зөвлөлтөө тэр өөрийн цөмийн цикл гэдэг асуудал чинь жишээлбэл 1-2 жил ч юм уу асуудал биш. Олон жилээр 10 жил дурайж явагдах асуудал байхгүй. Тэгээд манай зарим хүмүүс болохоор жишээлбэл одоо өөрийнхөө манай тэр өөрөөсөө гаралтаа тэр урааныг одоо жишээлбэл ураанаа олборлоод экспортлоо тий. Тэгээд одоо яадгийн тэр нь өөр захилгаан гадны орны захилгаан станцад ашиглагдаад дараа нь түлш болоод тэгээ буцаж иртэл тэр чинь бол маш олон жилийн хугацаатай явагдах асуудал байхгүй. Тэгэхээр бид нар бол 10 жилээр л тэмцэнэ гэж бодож байгаа. Тэр хичнээн жил байдیں۔ Тэр хугацаанд нь бид нар бол тэмцэнэ. Одоо би бол жишээлбэл өөрийнхөө амьдралыг бол тэрэнд зориулах юм байна. Тэгэхээр хоёрдугаарт тэр цөмийн энэ хаягдл болчихлохгүй гэдээ манай ерөнхийлөгч бол зарлиг гаргасан. Одоо бид нарыг талархаж хүлээж авсан л да. Гэхдээ нэг ерөнхийлөгч өөрөө зарлиг гаргачаад дараагийн ерөнхийлөгч гарч ирэхэд тэр асуудал хэвээрээ байж байна. Тийм учраас одоо хуулиндаа заавалж өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгтэл ерөнхийлөгч өөрөө тэр өөрийнхөө тэр зарлигтаа бас хэлж лээсэн цөмийн энергийн хууль бол ер нь цоорхотой хууль юм байлаа гэдгийг бол өөрөө хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр тэр цоорхотой хуулийг одоо бид нар тэр цоорхоог нь бүглүүлэх хэрэгтэй байна. Тэгэхин тулд одоо энэ бид одоо улсын их хурлын гишүүд одоо бид нарыг дэмжиж тэр хуулинд одоо өөрчлөлт оруулахад дэмжээсэй гэж бас юм нэвтрүүлгээр дамжуулмаар байна. Тэгээд ягаад тэр хууль нь яа цоорхотой гэхээр ерөөсөө аюул амархан. Тэр бол тодорхойлолт нь жишээл хаягдл гэж юу юм бэ гэдэг тодорхойлолтоо их эвгүй тавьсан байгаа тэр хуулиндаа. Жишээлбэл одоо цөмийн хаягдл гэдэг бол одоо дахиж хэрэглэж болохгүй ч гэдэг юм уу. Ер нь хаягдл гэдгийг тодорхойлохдоо дахиж хэрэглэж болохгүй гэдэг маягаар тодорхойлчихгүй. Тэгтэл хэрвээ бид нар дахиж хэрэглэж болно. Энд чинь хаягдл биш ээ. Одоо жишээлбэл энэ түүхий гэж хэлээд оруулаад ирэх юм бол оруулж ирэх гарцсан бүр нээлттэй хуулийнхаа эрх зүйн. Тэгэхээр энэ асуудлаас бид нар бол маш их эмзэглэж сэрэмжилж байгаа. Тэгээд энийг бол бид нар бол одоо толбогдох байгууллагад нь хэлж байгаа. Ард түмэндээ бас сурталчилж байгаа. Энэ дээр бас нэг юм харагдаж байгаа. Манай институт залуучууд бусад нийгмийн одоо экосистемийн төлөө төрийн сургалт аль аль судал сонирхсан зүйлүүд нь бид нар оюутлогоо дээр ямар ч ашиггүй хэм алдцуулж байна. Хэрэв уран олборлох юм бол 100% гадныхан ашигтай. Аль аль талаараа. Монгол улсынх эндээс одоо ихэд эрчим хүч болоод ихэд одоо өөрсдөө мөнгө олно гэж бодож байна. Энэ оюутлогоо гэдэг тэр нэг зүйлээр оролдоод алдаж байсан хүмүүс энэ том юмор оролдно гэдэг бол Монгол улсыг бол 50-д төрж. Зүгээр нэг артиллерийн юм дээр тоглоод алддаг шүү дээ. Монгол улсуудын 23 жил ололтоос илүү алдах нэх байсан. Өнөөдөр бид нэр тань мэдэн шүү дээ. Ард түмний одоо яаж амьдралд үүдсэн. Хэрвээ энэ урааны асуудал орж Монгол бол асар том гамшиг явж байна. Бид нар өнөөдөр энэ гамшигээс үнцний төв гэж байна. Энэ мөн энэ одоо эдний холбоо байна те одоо хүмүүн хүмүүнлэгийн байгууллагууд эдгээр асар хэмжээгээр яригдж байгаа гадаа бид нар. Тэгээ энэ дээр улсын их хурлын гишүүд маань бас ингэж бас хард дэмжээсэ ерөнхийлөгч маань хэлсэн шүү дээ энэ одоо хууль цоорхоо байна. Энэ цоорхог бол тэр хүний сэтгэлд бөглөчихсэн гэдэг юм байгаа байхгүй. Сэтгэл байна. Дэмжлэг хэрэгтэй. Ерөнхийдөө бид нар чинь арчсан орны иргэд шүү дээ. Тийм учраас бид нар арчсан маркер энэ дээр бас хатуу байшаа эзлэх дэлхийд ихэнд бас арчсан орн ямар хүчтэй байд юм бэ гэдэг бид нар харуулах гэж бас энэ тэмцлийг өрнүүлж байгаа. Ерхсэн хашгирах биш харин тэрнээс өмнө юмыг наан зогцож нөмөрч явахгүй бол бас болохоо байсан цаг ирсэн байна гэдэг. Энэ урааны үйлдвэрлэлийн үр ашиг, үр дүн ямар байдаг тухай энэ сургамжтай мэдээлэл бол тэр Африкийн орнууд дээрхээс харж болно л да. Тэр Африкийн орнууд дээр Францын тэр Арива компани үйл ажиллагаа явуулаад
Тэгэхээр энэ үйл ажиллагааныхаа үр дүнгээр одоо байгалийн маш ихээр хордуулсан байгаа. Тэнд одоо хүн одоо амьдрахад хэрэгтэй болцсон. Энэ байдлын одоо олон улсын байгууллага үнэлээд тэр Areva компанид одоо энэ Areva компаниас одоо манай Цөм энергийн газархан бол одоо хамгийн шилдэг нэгэд өрөө дараад ирсэн энийг л ажилуулна гэдэг байгаа шүү дээ. Гэтэл тэр маань одоо энэ дэлхийг бохирдуулсан хамгийн муу үнэлгээний тийм цаал өргөмжлөлт авч ирсэн энэ компани гэдэг. Өөрөөр хэлбэл энэ компани бол үйл ажиллагаа нь дэлхий дээр хамгийн муу технологитой байгаад хамгийн цөм нөлөө үзүүлдэг хортой ийм компанид манайд үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь одоо маш харамсалтай байгаа. Үүнийг манай төр засгийн байгууллагууд одоо хамгийн шилдэг технологи гэж магтаад байгаа нь их харамсалтай байгаа. За ингээд яриад байвал бас нэлээд цаг орох нэг үтсэн манаас өглөө хөтөлбөрийн маань цаг дуусгаад уг нь тун хэрэгтэй мэдээллүүдийг бас үзэгчид энэ цагт багтааж хүрэх гэж бас хичээлээ тийм ээ. Тэр ерөнхийдөө зах цухааснаас үзэгчид маань ойлгосон баха. Цөмийн уран гэж үеийн хавка гэдгийг ямар хор уршигтай байдгийг тэрний нэг жишээ бол бас нэг жижигхэн зүйлээс харахад хонгор сумынхан бас ямар л байдалд орж ирсэн билээ тийм ээ. Ингээ харахаараас улс орноо хайлах сэтгэл тэр дундаасаа байгаа экологтойгоо яаж зөв тэнцвэртэй харьцах вэ? Монголчууд бид хүн улс орноо хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вүлээ? Дуу нэгтээ нөө докторвол дуу нэгтээ явъя гэдэг шиг эх орныхоо төлөө бас нэг явъя гэж бодлоо. Тэгэхээр энэ талаарх мэдээлэл бас хүргэсэн та гуравтаа маш их баярлалаа. Энэ өглөө бас бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Цаашдаа бас мэдээллүүдийг бас олноор сайхан түгээгээрэй гэж хэлмээр байна.